Эй юу цаана. Хэрвээ та iPhone барьдаг бол миний нөхөө бичлэгийг заавал үзээрэй. Миний хэлэх 10 зүйлийг та мэдэж авснаар гаргуулснаа хэрэглээг сайжруулах болно. За тэр бичлэгэндээ орцгоё. За бид нэр мессеж ч юм уу ямар нэгэн зүйл бичиж байгаа дундаас нь текстээ тасгахаар гардаг те. Тэгж байгаа тохиолдолд space-ээр удаан дараад эндээс ингээд гүйлгээд өгсөн зүйлээ тэгээд засах боломжтой гэсэн үг. За дараагийн зүйл болохоор keyboard-оо та баруун зүүн талыг шахаж болно. За жишээлбэл та зөвхөн баруун гараараа юм бичиж байгаа бол баруун руу шахаад ингээд бичиж болно гэсэн үг. За хэрвээ нөгөө тал руугаа ихвэл баруун зүүн талаас сонголттой чинь те. За дараагийн зүйл нь болохоор бид нар өөр аппликейшн хооронд шилжиж байгаа тохиолдолд ихэвчлэн эндээс ингэ шилждэг те. Эндээс тэгэхгүйгээр та хамгийн доотлын яг эндээс энэ хоёрын хооронд гараа гүйлэхэд хажуу шилжих гэсэн. Ерөнхийдөө энэ хард нэг зураасаар хажуу шигээ шилжих гэсэн. Ингээд төсөн аппликейшн руу шилждэг гэсэн. Та дугаарыг хадгалахдаа аниможи болгож хадгалах боломжтой. За тест гэж бичээд за эндээс та аниможи үүсгэж болно гэсэн. Тэгээд дараад эндээс рүүгээ хүмүүсээ сонгоод төр сэлбэрийг нь үүсгээд хадгалж болно гэсэн үг тийм. За ингээд хадгалж байгаа тохиолдолд ингээд choose гэж хадгалаад ингээд ерөөхдөө тухайн хүний ингээд хадгалж байгаа гэсэн үг. Тэгээд за ингээд бид хадгалчлаа тийм. За дараагийн зүйл нь болохоор бид нэр YouTube-ээр дуу сонсдог тийм ээ. YouTube-ээр дуу сонсохдоо локлж байгаа ч юм уу тийм. Эсвэл өөр ямар нэг аппликейшн орж болдоггүй тийм. За тэгэхээр та YouTube руу орж жоод Safari буюу браузероор YouTube руу орно. YouTube руу орж жоод та энэ аавсын дээр нэг дараад request desktop вебсайт рүү нэг дараад орчихно. За ингэж орсноор та хүссэн дуугаа сонсоод локлоод явуулна гэсэн үг. Жишээ нь та энэ дууг сонсъё те. Энэ дууг сонсч байна те. Тэгмэд далд ичтэй доош нь. За тэгээд play. Тэгээд ингэ бид нар өөр аппликейшн руу орсон байгаа. Ингээд дуун цаанаа явж байгаа те. Тэгээд бид нар тэгтээ өөр аппликейшн ашиглаж болно. Одоо жишээлбэл Facebook ороод ашиглаж болно, Messenger ч гэдэг юм уу те. Ингээд хүссэн зүйл рүүгээ ингээд ороод явж болно. Логсон тохиолдож юм явуулах. Дуу явж байгаа. Тэнцэр мөн дуу явж байна те. За бид нар ингээд YouTube-ийг ингээд сонсоод яваад байж болох нэ. За дараагийн зүйл нь болохоор скриншот байгаа. Скриншотыг логддог болно. Дуу нэмэгдээр зэрэг дараад л скриншот хийж байгаа. Энийг болохоор зөвхөн энэ хэсгээ скриншот хийдэн. Эсвэл тэр чигээр нь тэр сайтынхаа тэр чигээр нь скриншот хийдэн гэсэн. Full page дарангууд эндээс та яг аль хэсгийг харж болох юм те бас. Ерөнхийдөө тэр чигт нь скриншот хийж байгаа гэсэн. За ингээд ихэд хатгалж болно гэсэн. За save to on my phone гэдэг дараа save чинь. Энэ болохоор таны утасны files дотор хатгалагддаг баа шүү. Дараагийн зүйл болохоор бид нар энэ аппликейшнуудыг одоо өөр тийшээ ч юм уу нэг фолдер үүсгэх шаардлага гарахад нэг зөөддөг удаан дарж байгаад ингээд зөөддөг те. Ингэхгүйгээр бид хэрвээ бүгднийг зөөнөө гэх юм бол нэг нь ингэж зөөж аваад дээр нь дараад авчдаг гэсэн үг зүгээр. Энэ бүгдийн 7-8 аппликейшн ингээд хүссэн аппликейшнээ тоогоор хэмжээд ишиг зөөчнө гэсэн. Ингээд нэгээр нь зөөхгүйгээр зөөчих боломжтой гэсэн. Янгс тэгээ цагийг бас хэмнэ тийм ээ. За дараагийн зүйл болохоор control center дээр их гоё зүйл нэмэгдсэн байна. За энэ юу ихээр Wi-Fi асааж байгаа тохиолдолд бид нар Wi-Fi солидог ч юм уу Wi-Fi-аар орё гэж байгаа бол энэ дээр дараад эндээ сонгож болно гэсэн. Эсвэл бүр дэлгэрэнгүй их Wi-Fi settings руу ороод тохиргоо хийчих болно. За эсвэл Bluetooth юм адилхан Bluetooth асааж агаад тэр нь удаан дараад модулын удаан дарангууд энэ дээр өөр device-ууд харагдана гэсэн үг тийм ээ. Гэх мэт чинь энэ дээр та тохиргоогоо ингээд заавал settings руу орохгүйгээр хийчих болох нь.
While энэ дээр ч гэсэн удаан дараад dark mode-ээ сольж болно те. Эсвэл night shift тохироо байж болно. Энэ тухай би өмнө оруулсан байгаа. Энэ тухай та миний өмнө хвчлэгийг үзээрэй. За энэ дээр адилхан. Энэ дээр удаан дарах, cheat-эн дээр удаан дарахад тэдний тодруулж бүтрүүлэн те гэх мэтчлээ. Энэ тухай бичлэгийг би энэ баруун дээр оруулчих. Тэнд дараад үзээрэй. За дараагийн зүйл нь болохоор дата маш их зарцуулагдаад байна гэж үзэж байгаа юм бол датагаа одоо хэмнэх зорилттой юм бол та утасныхаа settings-ийнхаа cellular хэсэг рүү ороод cellular data options руу ороод low data mode гэдэг нь идэвхжүүлээрэй. Ингэснээр таны ерөөдөө автоматар одоо апдейт хийдэгтэй эсвэл одоо цаана давхар ажиллаж байгаа аппликейшнуудыг одоо ажиллагаагүй болгодог. Тэгэхээр давхар дата зарцуулагдахгүй гэсэн үг. Тэрийг идэвхжүүлж байгаарай. За дараагийн зүйл болохоор камерын дээр байгаа. За камерын дээр юу юм ихээр за жишээ нь энэ дээр дарж хагаад баруун шиг болгож байгаа юм бол ингээд би гараараа заавал дарахгүйгээр ингээд бичлэг видео зураг авчна гэсэн үг. За эндээс боловлох юм бол эндээс буцаад очно гэсэн үг. За хэрвээ би зүүн талуугаа ингэх юм бол одоо burst буюу одоо маш олон зураг нэг дороор авна гэсэн үг. Урдуур тавна гэсэн үг. Нэг өдөр тоо авсан зургийн тоо татна гэсэн үг тийм. Гэх мэт шүү дээ. За тэгэхээр миний өнөөдрийн та бүхэнд хэлэх 10 зөвлөгөө дуслаа. Тэгэхээр энэ хүний хэлсэн 10 зөвлөгөөг та ашиглаад гар усныхаа хэрэглээг сайжруулаарай. Дараагийн бичлэг уулзалтаа баяртай. Тийм. Subscribe ярих мартав. Share хийж бусдаа түгээгээрэй. Баярлалаа. Boom.